Манай улсад уулуурхайн салбар зах зээлд шилжээд 20 гаруй жил өнгөрлөө. Богинохон хугацаач манай орны нийт газар нутгийн 15% нь ашигт малтмалын лицензэд хамрагджээ. Лицензийн эрхээр дамжуулан нийт газар нутгийн 60 орчим хувийг уулуурхайн компаниуд мэдлэлтэй авсан гэж судлаачид хэлдэг. Өдгөө хүн амын тал хувь нь нийт газар нутгийн 0.3% буюу Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ бол Австралийн Сидней хот. Бүтэн твийг дангаараа эзэмшдэг Австрали улс 22 сая хүн амтай. Хүн амын тоо газар нутгийн онцлог нь манайхтай ойролцоо, харин уулуурхайн салбарын хөгжил нь дэлхийн дахины анхаарлыг татдаг. Австрали улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг манлайлдаг. Мэдээж үүний гол нууц нь уулуурхай юм а. За энэ удаагийн нэвтрүүлгээрээ Австрали, Монгол хоёр орны уулуурхайг зарим талаас нь харьцууллаа. Бидэнд сайн жишээ хэрэгтэй. Сайныг олж харахгүй бол муу мухатайгаа эвлэрч үлднэ. Уулуурхайн байгалыг сүйтгэж буй олон жишээг Эми Магантлыг мэдээлж байсан. За хамгийн сүүлд гэхэд Сэлэнг аймгийн нутагт уулуурхайн компаниуд байгалийн өнгө төрхийг оронгоор нэргүүлж байгаа талаар иргэд бидэнд мэдээлсэн юм а. Алтны олон компани Монгол улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчснөөс гадна байгальд их хэмжээний хохирол учруулжээ. Хууль басаар энэ л одоо модон дотор нь ороод ойгийн унгаагаад модын унгаагаад усны голдрыг нь өөрчлөөд хиймэл нуур хийгээд ингээд зугцсан байдалтай байж. Ер нь 90 голын саваар хичнээн компани ингэж байгаль сүйтгэсэн байна. 90 голын саваар бол одоо иргэдийн мэдээлэлээр бол энэс цаашаа бол тэр цонхлон буган тал руугаа одоо 30-40 компани үйл ажиллагаа явуулж байгаа гэж байгаа. Хуулийн дагуу юу? Ашигт малтмалын хуулийг зөрчөөд ерөөсөө л хуулийн дагуу биш хууль бусаар алт талбарлах эрхийг орон нутг жишээлбэл одоо Сэлэнг аймгийн засаг дарга, Ерөө сумын засаг дарга, Сэлэнг аймгийн мэрэгжлийн энэтийн газар, байгаль орчны газар нь энэ усул алт талбарлахын хууль бусаар баг одоо нээгээд өгсөнтэй юм ялгаагүй. Аймгийн удирдлага хууль хяналтынхнаас гадна улсын мэрэгжлийн хяналтын газар хүртэл энэ хууль ус ажиллагаанд холбоотой байхыг үгүйсэхгүйг тэрээр мөн хэлж байлаа. Энэ бол 90 голын сав газар. Ингэж сүйтгэгдэхээс өмнө байгалийн өнгө үзэмж, онгон дагшин байдлаараа алдартай нутаг байсныг онцолж байсан юм а. За миний энэ зогсож байгаа хавцал хонгил хэсэг бол хуучин одоо гол урсдаг байсан газар байна. Уулынхаа хөндөй ам дагуу одоо энэгээр бол сайхан урсгалтай том гол байсан байгаа. Тэгээд одоо уулуурхайн компани энийг ухаад ийм хонглыг бий болгосон. Одоо гол нь бол нэг борооны ус шиг маш өчүүхэй хэсэг урсж байна. За ер нь бол одоо Сэлэнг аймгийн Мандал, Ерөө сумын энэ газар нутгууд руу бол улс орон даяар сонгуул одоо болж явах үеэр маш олон компаниуд дайрж орж эхэлсэн. Ямар ч одоо уулуурхай ашиглалтын болон хайгуулын одоо зөвшөөрлгүйгээр энэ газар нутгууд руу ингэж орж маш их хэмжээний одоо байгалыг сүйтгэсэн талаар мэдээлж байгаа маа. Яг л чон борооноор гэдэг шиг эрх мэдэлтнүүдтэй хувилдсан уулуурхайн компаниуд ард иргэдийг басамжилж, хуулийг уландаа гიშгэн дээрэм тонол хийж байна. Ийм байдал хаасаагүй байна гэлээ. За энэ гол энэ одоо сав газрыг тэрчгээр нь одоо хоёр тийш нь ярж алтны паластын ил гаргаад одоо ийм хууль бус одоо Монгол хүнд байж боломгүй ийм босромог үйл ажиллагаа явуулсан байна. Улсын мөрдөн байцаах газрын байгаль орчны эсрэг гинт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчд онгон дагшин байгалыг сүйтгэсэн этгээдүүдийг олж тогтоохоор ажиллаж байна. Өсөж торинсон нутаг усаа хамгаалах эрх бидэнд алгаа. Одоо уул усныхаа сайхныг дахиж харж чадахгүй өстэй хэмээн нутгийн иргэн халаглаж байлаа. Зүгээр байсан үетэй харьцуулаа харуулдаг. Яг ямар болсон юм? Зүгээр байсан үетэй хариулсан. Элэг амт тэр хураг ойлмар л болсон даа. Энд чинь цэцэг нь хажуурсан ан амтан шүлжилсэн ийм битүү ус одоо овор дундар овгор шороо нүх шуудуу болсон. Энэ тэндгөө малхуу өхөж өргөцсөн, хүн өгсөн, нүхэнд нь өгсөн, нинжанууд нь дээр нэг сүйтгэсэн ийм л газар болсон шүү дээ. Хугацаанд Богино хугацаанд сүйдүүд төр засгийн газрын өөрийнх нь байгалаа сүйтгэх бодлого явуулж идэг юм одоо би сайн мэдээгүй. Энэ бол Австралийн Паркс хэмээх жижигхэн хот дахь алт цэсийн уурхай. Австралидаж 91 уурхай хэдиж дуршлах судалмаар зүйл олон байсан юм а. Тухайлбал олборлох арга нь ер нь бол энэ уурхай 900 метрийн гүнтэй гэж байна. За олборлтынхаа хувьд бол ер нь хөдрийнхаа яг доогуур нь ороод газрын доогуур нь оржгаад олборлтоо гэдэг дэшин зөөх ийм байдлаараа ер нь уул уурхай олборлт явагддаг гэж мэдээлж байгаа юм а. Блокчлон олборлох арга гэдгийг хамгийн энгийнээр тайлбарлавал элсэн цагтай адилхан юм а. Яг л элсэн цаг шиг газрын гүнд байгаа ашигт малтмалыг доош нь гоожуулах маягаар олборлоно. Энэ бол байгаль дэлтэй технологи юм а. Газрын гүнээс олборлолт хийхээр гадарга нь хотойн. Хотойсон хэсэг дээр нуур байгуулах жишээтэй.
Ер нь энэ уурхайн эргэн тойрон тэр чигтээ ногоон байгууламж юм а. Уурхай нэг ч модыг гимтэх ёсгүй гэсэн зарчим тавьдаг байна. Манай уурхай зөвхөн ашигт малтмал олборлодоггүй. Бид мөн газар тариалан эрхэлдэг юм а. Жил бүр үр тариаг хүнсний ногоогоо тариалдаг, маш их хэмжээний талбай тариалалт хийдэг болохоор нутгийн иргэдтэй хамтарч ажилладаг. Ер нь манай хот уулуурхай газар тариалангаа түшиглэн хөгжсөн гэж хэлж болно. Австралийн уулуурхайн хүн байгальд ээлтэй байдлаа нэрийн хуудас болгодог юм гэж тэрээр хэлж байлаа. Тухайлбал энэхүү тариалангийн талбайд өмнө нь уулуурхайн олборлолт хийгдэж байсан байна. За энд уулуурхайг одоо газар тариалантай хослуулсан сайхан жишээг бид харж болно. Тухайлбал North Parks нэртэй одоо зэсийн уурхай энд үйл ажиллагаа явуулдаг. Энэ уурхай нь газар тариалангийн салбарт маш их анхаарал хандуулдаг, хөрөнгө хүч хаядаг ийм уурхай байт юм байна. Тухайлбал одоо 6000 гаруй га газарт тариалт хийсэн байна. Жил бүр доод тал нь 100000 гаруй модыг одоо суулгадаг. За дээрэс нь нутгийн иргэдэд сургалт сурчлагаа одоо хөрөнгө оруулалт дэмжлэгийг байнга үзүүлж идэг ийм уурхай байт юм байна. North Parks уурхай хотын хөгжил, байгаль орчны нөхөн сэргээлтэд анхаардаг холбоо байгуулан ажилладаг. Уурхай болон бусад ажлын байрны 70 гаруй хувийг нутгийн иргэд бүрдүүлдэг байна. Орон нутагт бол зөвхөн тэр хүмүүсээс одоо ажилтан авахаас гадна нийгмийн одоо асуудлын талаар нь хамтарч ажиллахаас гадна бас ингээд бизнес эрхлэхэд нь газар тариалан эрхлэхэд бас тус дэм болж болдог. Одоо эргүүл орон нутгад бол маш их тийм өргөн хүрээнд түншилж ажилладаг нь харагдаж байна л да. Харин Монголд байгалийн баялаг бүх ард түмний өмч юм гэсэн хууль эсэргээр хэрэгждэг гэж эргэж шүүмжилдэг. Компаниуд хүлээж авдаггүй учраас иргэд нинж явуулах замыг сонгодог. Энэ бол нэг ясандоо алтны төлөөх дайн юм гэдгийг хэлж байгаа юм а. Тэг юмыг хураалгах, зоодох, баривчлах, хөөгдөх те. Ингээд тэгэл мөн хураалгасан юм авахын тулд мөнгө төгрөгийн эрсдэлд орох. Тэгээд амь нас эрсдэх аюул бол их шүү дээ. Уулуурхайн компани эрхэлж байгаа эзэн өнөөдөр дээр нь байгаа мод, дундуур нь урсж байгаа гол, булаг, шанд, амтан тэрний дор байгаа байгалийн баялагтаар бүгдийг нь автсан байдаг байхгүй. Энэ миний юм гэж ярьдаг. Өнөө Монгол улсын бүх ард түмний өмч бол байгалийн баялаг байна гэдэг хуулийн залт бол энд хэрэгждэг л байхгүй юу? Уулуурхайн компаниуд лицензээр далайлгаж нутгийн иргэдийг хөөж туудаг. Ер нь нутагтаа ажиллах эрхгүй, бас нутгаа хамгаалах эрхгүй. Эцэст нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхгүй хоцрох тохиолдол маш их байна. Малчид уух усаа 20 км-ээс зөөж багийнхаа төвөөс унтны хосыг авч штэ. Энд чинь нөгөө урж исэн байгаль дээр урж исэн 18-ны гол, хайластан гол, баян гол ингээ голууд нь уулуурхай олзуурлалтанд өгсөд алга болцсон болохоор нутгийн иргэд уулын дагтар руу шахагдаад туул голоос өнөөдөр голгүй болчиход бид нар ундны усны гачаалд амьдарч нутгийн иргэд өмнөдөө. Зөвхөн Төв аймгийн Заамар суманд гэхэд 7000 орчим га газар хөндөгдөжээ. Заамар сумын хайласлуугийн хувьд эргэн тойрон ухсан нөхөн дунд байдаг байна. Австралийн бас нэгэн уурхайтай танилцахаар очсон боловч дотогш нэвтрүүлээгүй юм. Учир нь бороо орж байгаа тул аюулгүй байдлыг сахих ёстой гэж төв алгасаж ирсэн биднийг гайхшрууллаа. Энэ бол Австралийн уул уурхайг дэлхийн брэнд болгосон хариуцлага бас дахин хариуцлага юм а. Бид уурхай үзэх гээд ирсэн чинь уурхай маань хаагдцсан. Яасан гэсэн чи шинэ бороо орсоо. Гэж жоохон бороосон тийм л байдалтай байна. Тэм учраас энэ сэтгэлгээний ялгаа бас гарч байна. Бид нар яадгийн л ороод өсчих гэж одоо ярьж байна шүү дээ, тийм ээ. Гэтэл тийм биш байна. Дүрм журмаа нэгэнд гаргасан бол маш сайн биелүүлж байна. Бенгала нэртэй уурхайд нэвтэрч чадалгүй гаднаас нь танилцж байх үед бас нэгэн сайн талыг олж харснаа дурдахгүй өнгөрч болохгүй. Хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр энэ уурхайн талбайн гадуур байгаа энэ 70 хэсэг ногоон хэрэм байгаа юм. Энийгээ болохоор юу гэж тайлбарлаж байгаа гэхээр энэ уурхайн талбайг энэ ойрхон байгаа хотын иргэдээс тусгаарлаж энэгээр дамжуулаад одоо тоошчлт за дуу чимээ бусад одоо энэ уурхаагаас одоо хүмүүс нөлөөлөх энэ сөрөг нөлөөллийг багасгах зорилттой юм хязгаарлалтын нэгсэндээ битүүмжлэлсэн ийм бүс одоо бид харагдаж байна. Ард иргэдийн өмнө хариуцлагатай байлгахын тулд маш их олон талын санаачлал гаргадаг юм байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл энэ уурхай энэ хүн оршин сууж байгаа хот хоёрын хооронд 4 км-ийн зай байна л да. Тэгээд энэ одоо дуу чимээгч 43 децибелээс хэтэрч болохгүй. Монгол улсад өдрийн талбайдаар одоо дуу шууган бол 85 децибелээс дээшгүй байх хэрэгтэй гэж тодорхойлсон байдаг л да. Тэгэхээр энэ бол
43 гэдэг бол энэ баг 2 дахин шиг хуу тийм ээ. Бага хэмжээ байж штэ. Тэг ингээ бодохоор их өндөр стандартын шаардлага тавьдаг юм байна. Тэр дуу чимээг бага одоо энэ хотын ард иргэдийг амгалан тайван байлгахын төлөө бол маш их ажил хийдэг юм байна. Тэр явж байгаа техникийнхаа одоо тэр янд нь хүртэл гулуу шийтэл хийдэг юм байна штэ. За тэгээд энэ даалан хийсэн байна. Эргэн тойрон. Тэг мод тарьсан байна. Тэгээд энэ дуу шуугааны багасгах тоосыг одоо бага байлгахын төлөө бол их хөрөнгө зардаг юм байна. Бороотод ажиллахгүй, тоосчлтыг усаар дарна, дуу намсгагчтай техник ажиллана гэд аюулгүй ажиллагаа ихтэй. Үүнээс гадна мөн нөхөн сэргээлтийг нь дурдахгүй өнгөрч болохгүй юм аа. Бид нөхөн сэргээсэн газараа байгалийн унган төрхөөс нь илүү сайхан болгохыг хичээдэг. Энэ нь боломжгүй зүйл биш гэдгийг ч бид харсан. Бенгала уурхай нөхөн сэргээлтэнд маш их хөрөнгө зарцуулдаг. Үүний эцэстээ нөхөн сэргээсэн газараа өндөр үнээр худалдах боломж гардаг юм аа. Уурхайн дэргэд Хаантар Вали нэртэй хот байдаг. Хотын иргэдийн хувьд амгалан тайван байдалдаа үргэлж хяналт тавьдаг байна. Хотын хажууд байгаа уурхай бид нар хилүүлдэхгүй сайн ажилдаг. Хоттой ойрхон байгаа хэрнээ нэг ч дуу чимээ, тоос шороо гаргаж байхыг нь бид мэдэхгүй. Тийм болохоор Бенгала уурхайг вакуум уурхай гэж нэрлэмээр санагддаг. So yeah, there's some negative impacts, but it's kind of a balance. About the coal mines close to town. Би энэ хотод 6 настайгаас хойш амьдарч байна. Энэ хавьд олон уурхай байдаг ч өнөөдөр хүртэл биднийг дургуутслах хүргэсэн нэг ч зүйл гаргаагүй. Хамгийн гол нь уурхайгүйгээр бидний амьдралыг төсөөлөх аргагүй. Өнөөдөр хэнийг ч царайчлахгүй сайхан амьдрах боломжийг уулуурхай бидэнд олгож байна. Харин манай орны хувьд иргэдийн амгалан тайван байдал алдагдах нь наадцахын хэрэгэ. Цаашлбал уулуурхайн компани ихтэй газар амьд явахд хүртэл асуудалтай болчиход байгааг мэдэгдэж байна. Энд амьдарч ясаа уугуул иргэдийн амьдрах эрх үнэхээр зөрчигдөж аягууд бол одоо эрг рүү унаж өгөх, гэмтэх, нүхэн дунаж, осолдох, мал бол их хэмжээгээр одоо энэ тогтоол усанд ус уужгаад одоо өгдөг. Мөн малчтын амьдралын хэвийн нөхцөл алдагдсан ийм байдлууд бол их харагдж байна л да. Би бол нутгийн малчин энд би одоо 30 гаруй жил нутгалж байна. Тэгээд энэ байгаль орчноо ер нь хамгийн гол нь хамгаалж нөхөн сэргээл тэйлгэж ингэж баймаар байна. Манай орны нийт нутаг дэвсгэрийн 10% нь эвдрэлд орсон ч нөхөн сэргээх эзэнгүй үлдсэнийг мэрэгчлэтнүүд сануулдаг. Австралийн 150 жилийн түүхтэй уулуурхайн хүнлэг хариуцлагатай байдлаас суралцах шаардлага бидэнд байна. Австралчууд уулуурхайн ашгаар сүүлийн 50 жилийн дотор 26 хот суурин, 12 далайн бомб, 25 нисэх онгоцны буудал, 5000 км төмөр зам барьж байгуулжээ. Сая та бүхэнд үзүүлсэн шиг уулуурхайн аврах том бүтээн байгуулалтуудыг австралчууд анханасаа зоригтой эхлүүлж үүнийхээ үр дүнг үзэхийн төлөө тэмцсэн юм гэж тэд онцолж байгаа юм а. За ер нь бол уулуурхайн салбараараа үүнийхээ үр дүнд өнөөдөр Австрали улс нь дэлхийд тэргүүлэгч улс болсон. За мөн одоо байгальд хор хөнөөлгүй хариуцлагатай уулуурхай, баялагын хараалгүй одоо эдийн засгийн өндөр өсөлт. За дээрэс нь мөн уулуурхайг дагсан олон бүтээн байгуулалтаараа дэлхийн завгар одоо жишг улс болсныг мөн онцолж байгаа юм а. Харин монголчууд бид байгалийн баялаг ихтэйгээрээ дэлхийн дахны анхаарлыг татаж байгаа. Гэхдээ дэлхийн анхаарлыг хичнээн татсан ч ард иргэдийнх нь амьдрал дээшлэхгүй. Байгаль нь улам доройтсоор байна. Тиймээс энэ асуудлыг үндсээр нь өөрчлөхийн тулд хуулиа сайжруулах санаачлагыг Монгол улсын ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлжээ. За ер нь урдны одоо ашиглалтын тухай хуулиуд дээр 97 2006 оны хуулиудын гол концепц нь юу байсан гэхээр уулуурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах. Тэмээ хөрөнгө оруулагч нарын эрх ашигыг хамгаалах чиглэлээр байсан. Одооний энэ хууль бол бид хөрөнгө оруулагчийн эрх ашигыг ч хамгаалах, ард нь одоо хамгийн том асуудал бол бид өөрсдийнхөө эрх ашигыг орхитуулж болохгүй байна гэж харж байгаа. Тэр нь бол улс орны эрх ашиг, ард түмний эрх ашиг. Ашиглалтыг олборлуулчаад өөрсдөө эдийн засгийн хувьд тохирохосгүй, байгаль орчны хувьд тохирохосгүй, хүмүүсийн эрүүл мэндээр хохирч үлдэх ёсгүй л гэдэг энэ зарчмыг гол концепцаа болгож бич хандаж байгаа. Тухайн сум орон нутагт амьдарч байгаа иргэдийг бухимдуулдаг, тэнд амьдарч байгаа иргэд одоо уулуурхайн үйлчлэж байгаа компаниудын оронд зөрчилдөөнийг үүсгэдэг. Тэгээд энэ асуудлыг улс төржүүлд ингээд энэ утгаараа бол энэ хуулийн шинжилгээг харж байгаа. Нэг талаас нөгөө талаас бол манай үндсэн хуулийн зарчим өөрөө байгалийн баялаг бол ард түмний мэдлэлд байна, төрийн хамгаалтанд байна, төрийн өмчөө гэж зацтай. Энэ зарчимд бол өмнөх хууль тийм төр нийцэж чадахгүйсэн. Тэгээ одоо бол шинэ хуулиараа бол төр өөрөө бодлого тодорхойлдог, хяналтаа тавьдаг тэр юм а хий гэж байгаа. Нөгөө талаас
уул уурхаагаас орлох ашигыг бол иргэдэд очих тэр юмыг бол нэлээ иргэдийн өөрийнх нь оролцоотой байдаг, хяналттай байдаг тэр механизмуудыг хийж үзэх асуудлууд байж байгаа. Ашигт малтмлын тухай хууль шинжлэгдснээр баялагын хараалыг арилгаж чадна гэж олон хүн найдаж байгаа. Мөн хуулийн хэрэгжилтийг хянаж, уул уурхайн салбарын алдаа оноог дэнсэлж, зөв чиглүүлэхэд сэтгүүлчид болон уул уурхайн үндэсний ассоциацийн үүрэг оролцоо чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм а.